Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. За төрийн албаны зөвлөлөөс эрхлэн явуулдаг 7-4-10 вебинар сургалт маань эхэлж байна. За өнөөдрийн вебинар сургалтанд маань Баян Хонгорд аймгийн засаг даргын тамгын газар болон Сумдын засаг даргын тамгын газрын дарга нар төрийн албаны зөвлөлт дээр бас сургалтанд хамрагдж байгаа. За ингээд 7-4-10 вебинар сургалтанд маань бас танхимаар хамрагдсан оролцож байгаамаа. За ингээд та бүхэнд бас амжилт хүсье. За өнөөдрийн 7-4-10 вебинар сургалтанд маань Монгол Улсын академич, за түүхч, за Чингис хаан музейн захирал Чулуунгаа оролцож байна. За таны хүчсэнд баярлалаа. За бидний урилгыг хүлээж авч өнөөдрийн 7-4 вебинар сургалт маань зочин багшаар ирсэн байна. За ингээд Чулуун эмч түүхч маань за өнөөдрийн сургалтанд маань за Монгол төрийн зүтгэлтний хэв шинж гэсэн лекцийг орхуулна. За та бүхэн ингээд лекцийг хүлээн авч үзсэн үү? За таныг урьж байна. За та бүхэнд энэ өглөөний амгалан айлтгая. Дандаа үйл хэрэгцээ сонсдог хүмүүст бас түүх сонсголтоор бас юу гэх. Та ямар ч хэлсэн Монгол төрийн сэтгэлтний хэв шинж 20 дугаар зууны ихэнх үеийн жишээгээр товчхон ярих гэж бодож байна. Яагаад ингэж байгаа вэ гэхээр ер нь төрийн албан хаагч төшмөл ёс Монгол төр зүтгэх ёс суртахуун болвол түүхээс л одоо ихтэй. Хэдий ч бид нэр одоо түүхээ харж чадна. Төдий ч одоо түүхээс сургамж авч чаддаг. Түүх бол өөрөөр хэлбэл ирээдүйн тол юм аа гэж одоо хэлдэг. Тэр монголчууд бид нэр хамгийн экзэгтэй түүхэн цаг үеиг болох 20 дугаар зууны тусгаар тогтнолын асуудал. Тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн хүмүүс тэдгээрийн одоо түүхэн зүтгэлтний хэв шинж ямар шухан байсан бэ гэдэг талаар бол товчхон ярья гэж одоо бодож байна. Ер нь энэ Монгол төрийн зүтгэлтний түүхэн хэв шинжийн тухай онцлог судалгаа харьцангуй бол одоо жаахан бага. Бид нэр бол ерөнхий одоо түүхэн хүний намтран үйл ажиллагааг ярихаас биш тухайн зүтгэлтний одоо онцлог шинж хэв шинж мөн чанар Монголын түүхэнд одоо ямар нөлөө үзүүлсэн бэ гэдэг бол нэлээд адармаатай. Яг нь Монголын төрийн зүтгэлтний хэв шинж бол хэдэн онцлогтой л доо. Нэгдүгээрт бид нэр 2000 жилийн турш нүүдлийн иргэншил түшгэлсэн төр тулсын уламжилд бий болсон ойлголт ухагдхуунтай. Өөрөөр хэлбэл 2000 жилийн турш энэ газар нутаг дээр нэг үндэстэн тасралтгүй төр улсыг байгуулж оршин тогтносон гэдэг бол нэг өвөрмөц шинж. Хоёр дахь нь чадсан ард түмэн гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл бид нэр 13-14 дугаар зууны үед дэлхийн эзэнт гүрэн болохдоо зөвхөн байлдан дагуулсан биш дэлхийн олон улс оронд засаг захиргаа улс төрийн шинэ мэдлэг монголчуудын одоо өвөрмөц энэ улс төрийн тогтолцоог бол нөлөө болгож чадсан. Тухайлбал одоогийн Орос, одоогийн Хятад, Төв Азийн орнууд бол төр улсынхаа тогтолцоог бий болгохдоо монголчуудын улс төрийн тогтолцоог өөрсөндөө шингээж анх бий болгосон юм аа. Гуравдугаарт бол бид нэр Монголын түүхэн их сурвалжид төрийн зүтгэлтнийг үнэлэх үнэлэмж төрөл системчилсэн ойлголтыг бол энэ хугацаанд бий болгож чадсан. Та бүхэн сайн мэднэ. Монголчууд бүх төшмөл ёс төрийн зүтгэлтний хэв шинж мөн чанарыг бол систем болгож чадсан. Хаан хүний баримтлах 35 шинж
түшмэл хүний баримтлах 9 шинж гэдэг ингээд бүгд бол ойлгомжтой тодорхой одоо зааж гисэн байдаг. А үүнийг үндслээд одоо Монгол төрийн зүтгэлтний үнэлэх өөрийн гэсэн үнэлэмжтэй. Магадгүй одоо Европод юм уу эсвэл орон төхний өөр ард түмэнд бол төрийн зүтгэлтнийг түшмэлүүдийг үнэлэх үнэлэмж нь энэ нүүдэлчдээс арай өвөрмөц өөр. Дараагийн зүйл нь бол Монгол төрийн зүтгэлтний хэв шин чимээх ойлголт нь дорн хийгээд өрний ард түмнүүдээс ялгаатайгаас гадна Монголынх бол өөрийн ахуйн амьдрал, уламжлал, түүх, амьдралын өдөр тутмын хэв маягт түшгэлсэн байдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл нүүдлийн амьдралын энэ хэв шинж амьдралын нөхцөл байдал дээр өөрийн одоо удирдагчдаа түшмлүүдээ одоо хүмүүжүүлэх, боловсруулах, тэднийг үнэлэх ийм одоо үнэлэмж нь бол өөр байдаг юм аа. За энэ дотроос ихэнх хагасдах Монголын тусгаар тогтнолын хувь заяа хийгээд Монгол төрийн зүтгэлтүүдийн хэв шинж түүний нөлөөний тухай асуудал бол хамгийн одоо онцлогтой байгаамаа. 20 дугаар зууны төрийн зүтгэлтнүүдийн хэв шинжийн тухай ойлголт бол нэгдүгээр 20 дугаар зуун болоход бид нэр 200 жил бусдын иргэшээлд орсон байсан. Гэсэн мөртлөө яагаад монголчуудын энэ уламжлалт түшмэл ёс төрийн зүтгэлтний уламжилт одоо ойлголт мөн чанар тасраагүй юм бэ гэдэг асуудал одоо дэлхийн улс орнуудад эрдэмтэн судлаачдад бол маш их анхаарал татдаг. Бид нэр одоо сайн мэдж байгаа шүү дээ. Чингис хааныг 13-14-р зуунаар нь мэдхээс гадна Чингис хаан яагаад өнөөдрийг болтол монголчуудын дотор амьд байгаа юм бэ гэсэн. Оршисоор байсан бэ гэж. Тэгтэл энэ 200 жилийн туршид Чингис хааныг мартвал мартах хэмжээний одоо хугацаа байсан. Гэхдээ монголчууд ядарсан ч сэрэгсэн ч ямар ч тохиолдолд бол өөрийн үнэт зүйлээ их хааныг төлөөл болгож харж ирсэн. Богд Чингис хааны сургаал, Досон Данзангийн алтан товч, Эрдэнийн товч олон сурвалжаараа дамжуулж бид Чингис хаан хэмээх одоо ийм хүнтэй байсан. Тийм учраас ийм төртөө байсан. Энэ төр бол ям зүрийн одоо замыг туулсан гэдгийг бүр хүүхдтэй, удам хоочтой, бусдад бол одоо тасралтгүй таниулсаар ирсэн. Гэвтэл 200 жил бусдын иргэшээлд болчоод 20 дугаар зуунд одоо дахин тусгаар тогтноно гэдэг асуудал бол дэлхийн улс оронд бол бараг боломжгүй зүйл. Ягаад гэхээр нэгдүгээр сэтгэлгээний хувьд өөрчлөгдөн. Хоёрдугаарт энэ үндэстэн нэгдмэл зүйлээ алдсан байгаа. Гуравдугаарт өөрийн нэгдэж нийлэх нэг одоо үнэт зүйлтэй тийм төрийн зүтгэлтний идеал байхгүй байдаг. Тэгвэл монголчуудад бол 20 дугаар зуун болоход хэдийгээр 200 жил хүний иргэшээлд байсан ч гэсэн монголчууд дахин одоо сэргийх нэг нөөц нь бол эзэн Чингис хаан байсан. Тэгэхээр тэр одоо хэв шинжийг бол тэр Чингис хаан Монголын түвшиндийн одоо хэв шинжийг бол 20 дугаар зууны эхэнд одоо өөрсдөө хадгалж ижээ гэж. Хоёр дахь нь үнэхээр 20 дугаар зууны эхэн болвол Монгол оршихуй, эс оршихуй гэдэг яг зааг. Яг нөхцөл байдлынхаа хувьд харах юм бол олон улсынхаа нөхцөл байдал, бүс нутгийнхаа нөхцөл байдал, дэлхийн нийтийн хандлагыг харах юм бол Монголын нөхцөлийг өөрийг нь харах юм бол ямар ч боломжгүй. Тэр үед
хоёр улс тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн. Үндсэндээ хятад ч бас зүтгэсэн дээ. Тэгээд хоёр улс гэдэг нь бол нэг нь Төвөд, нэг нь Монгол. Монгол улс болж чадсан. Төвөд улс болж чадаагүй. Монгол бол ямар зорилго тавьсан бэ гэхээр үндэс шашин үндсийн төлөө тэмцэнэ гэж. Төвөд бол шашныхаа төлөө тэмцэнэ гэж. Үндэс гэдэг бол нөгөө олон үеийн турш уламжилж ирсэн төрийн зүтгэлтнүүд эзэн Чингис хаан Монгол төрийн одоо ухамсарын тухай асуудал тасралтгүй ирсэн. Шашин гэдэг бол үзэл санааных нь боломт нь байсан. Тийм учраас энэ хоёр салаатай. Нэг нь бол төрийн чиглэлтэй, нэг нь бол үзэл санааны чиглэлтэй. Төвөд бол зөвхөн үзэл санааны чиглэлтэй буюу шашны чиглэлтэй байсан. Тийм учраас Далай лам гараа явчих юм бол эсвэл Далай ламын үйл ажиллагааг таслах юм бол биднэрт улс төрийн одоо ямар нэгэн тусгаарлагдах боломж хаалттай. Яг энэ үед бол Монгол улс, Монголын төрийн зүтгэлтнүүд одоо хэрхэн зүтгэсэн бэ гэдгийг бол та сайн мэднэ. За ингээд 20 дугаар зууны ихэнх хагасын Монголын хувь заяатай холбоотой гол төрийн зүтгэлтнүүдийг сонгон авч тэдний тухай бол онцлог үйл хэргийн тухай товч өгүүлгийг өнөөдөр зорьсон товч цаг бага учраас бид нэр бол хүн хүний тухай ярих боломжгүй хэдэн онцлогтой хүний тухай ярьж тухайн үеийн нөхцөл байдал түүхэн үйл явцтай холбож энэ хүмүүсийн одоо төрийн зүтгэлтний хэв шинжийг асуудлыг бид нэр авч үзье гэж бодсон. Юуны төрөнд богдж явцсан дам. Богдыг бол та бүхэн сайн мэднэ. Төвөд хүн. Гэхдээ ухамсарын хувьд энэ хүн өөрийгөө түшээ таны угсаа буюу Чингис хааны алтан ураг гэж ойлгодог гэсэн. Ойлсон дүр. Өөрөөр хэлбэл анхдугаар дүрийн богдж явцсан дам буюу өндөр гэгэн болвол түшээ таны Бомбодаржийн хүү. Бомбодарж бол Автайсан хааны ач. Тэгэхээр Автайсан хаан бол Чингис хааны шууд угсаа. Энэ хүн бол өөрийгөө биеийн төвд боловч сэтгэлгээ нь нөгөө түрүүний ярьсан үндэс буюу төрийн одоо зүтгэлтнийг нь хэв шинжээр ойлгож байсан. Тийм учраас магадгүй монголчууд шашин талаасаа тавьсан гэж хүмүүс янз бүрээр ярьдгийг. Гэтэ би бол өөрөөр бодохдоо тэр нөгөө уламжилт Монгол төрийнхэн одоо тасралтгүй залгамж гэж ойлгосон баха гэж бодож. За богдын хувьд бол нэлээд алсын хараатай бие даасан бодлоготой хашир хянуур эрдэм номод сэтгэл эрдэм номод боловсрсон хаан хүний одоо 35 эрдмийн дээд хайрлах сэтгэлийг нэн эрхэм болгосон төр ёсыг төв шударгаар дагах шудраг явдлыг хичээнгүүлэхийг одоо зорж байсан ийм одоо сүүлчийн хаан. Ер нь бол хаан хүний 35 эрдэм төшмөл хүний 9 эрдэм дотор бол хамгийн дээд одоо эрдэм гэж байна. Жишээлбэл хаан хүний 35 эрдэм дотор бол хайрлах сэтгэлийг одоо эрхэм болгох ёстой гэж байдаг. Тэгвэл богд бол хайрлах сэтгэл буюу нэгүүлсэх сэтгэлийг одоо эрхэм болгож ирсэн. Одоо та бүхэн мэдэн шүү дээ. Үе үеийн хаад язгууртнуудын одоо онцлог тухайн төрийн зүтгэлтний одоо хэв шинжийг харахтаа энэ хаан ямар хаан байсан бэ гэдгийг ард түмэндээ хэр ээлтэй хаан байсан, бусдад хэр ээлтэй хаан байсан бэ гэж хардаг. Тэгэхээр энэ хүн бол нэгүүлсэхгүй сэтгэлийг одоо эрхэм болгож. Та бүхэн богд хааныг ямар нэгэн хэлмэгдүүлэлт явуулсан, ямар нэгэн асуудал үүсгэсэн гэж бол сонсоогүй байна. Тэгэхээр энэ хааны хувьд бол нэгдүгээр мэдээж шашны хүн. Хоёрдугаар уг хүний хувьд бол маш алсын хараатай ийм хүн байсан. Мэдээж одоо Монголын төвшмөлүүд бол
бүгдийг оройдон залж өөрсдөө бол идэвхийлэн зүтгэсэн гэж хэлдэг ч гэсэн шударга явдлыг бол хичээнгүйлнэ. Богд бол хизээч авилга авах хаан биш. Богд бол хизээч одоо шударга бус үйлийг хийх хаан биш байсан гэдэг. Энэ нь бол нөгөө 20 дугаар зууны ихэнх үеийн эмзэг үед хамгийн зөв сонголт байсан юм аа гэдгийг одоо хэлэх гэж байгаа. Тэгэхээр төрийн зүтгэлтнийг одоо тэргүүн хүнийг одоо сонгох, тэрэн дээрээ одоо ард олон нэгдэх, тэр нэгдгсэн хүн нь өөрөө тэр нэгүүлсэнгүй одоо олонний төлөө байх вэ гэдгийн нэг загвар нь энэ байдаг юм аа. Тэгэхээр бид нар ч гэсэн ирээдүйд одоо ер нь Монгол төрийн тэр тэргүүн хүмүүс бол хэр нэгүүлсэнгүй байгаа вэ гэдгийг одоо харж байх ёстой гэсэн санаагаар бол харуулж байгаа. Удаахан нь бол та бүхэн сайн мэднэ. Монгол улсын анхны ерөнхий сайд Намнан Сүрэн гэж. Олон түмэн болов сайн мэдэх учраас би бол намтрыг ярихгүй байгаа. Тухайн зүтгэлтний одоо хэв шинжийн ямар онцлогтой байсан юм бэ гэж. Намнан Сүрэнгийн хувьд бол сонгодог язгууртны хэв шинжийг хадгалсан. Язгууртан хүн тэр төв ёсыг хэр эрхэм болгох вэ гэдгийг өөрийн биеэр одоо харуулж чадсан. Ийм хүн аливаа асуудалд гүн гүнзгий нэгт ханддаг, ээжтэй зөөлөн, алсын хараатай, эрдэм номтой, улс үндэсээ бодогч, эрх зүйн ойлголт сайтай, эх орноо эрхэмд үздэг, бусдыг хүндэлдэг, үнэнч гэсэн ийм тодорхойлолт бол байдаг. Гарч ирж байгаа. Тэгэхээр та бүхэн Намнан Сүрэн тэр ээдрээтэй Монголын тусгаар тогтнол Орос хятадын хожигдсан Монголыг одоо зөвшөөрөх гэсэн, Монголыг хувааж идэх гэсэн ийм нөхцөл байдалтай үед ерөнхий сайдыг одоо ямар хүнээр тавьсан бэ гэдгийг тухайн үеийн Монголын төрийн зүтгэлтнүүдийг ямар мэрэгэн шийдэл гаргасан бэ гэдгийг одоо харах хэрэгтэй. Намнан Сүрэн бол хэдий зөөлөн боловч Монголын тусгаар тогтнолын асуудал дээр бол маш тийм нихур ханддаг байсан. Ийм хүн одоо 1913 онд Оросд айлчсан. Тэгээд Николай хаантай бол 2 удаа уулзсан. Эхлээд бол одоо Кримд уулзсан. Кримд уулзаад Чингис хааны одон гардуулаад тэгээд одоо Намнан Сүрэн Николай хаанд бол маш их итгэж байсан. Дараа нь бол Цаарский селод Петербургт одоо уулзсан явахынхаа өмнө. За тэгээд уулзаад одоо явах гэж яахт нь бол маш олон сайдуудтай уулзсан. Үнэхээр Оросууд бол тэр үед монголчуудад туслахыг гэж бодож байгаа мэт харагдавч дундад иргэн улс буюу Хятадтай хуваалдаад гэрээ байгуулчихсан байсан. Тэгэхэд бол Намнан Сүрэн хаантай уулзаад хаан бол таны ирсэн ажил үйлс одоо сайн бүтсэн биз дээ гэж хэлгээд. Их улс баг улсаа хэмлэн идэхийн жишээг би харж байна гэж одоо хэлсэн байдаг. Тэгэхээр тэр бол одоо ямар ч тусгаар тогтнолын төлөө бол одоо бусдаас үл хаширч өөрийн одоо улсын үндсийг бодож одоо хэлж байгаа. Дээрээс нь бол маш их алсын хараатай ийм хүн байсан. Та бүхэн сайн мэднэ 1911 оны хувьсгалыг эхлүүлсэн ноёдууд 27-оос 40 насны хооронд 1915 он гэхэд бараг 50% нь бол алагдсан байсан. Ганцхан Намнан Сүрэн одоо 19 онд хорлогдсон. Яагаад 15 оны Хяактын гэрээнээс хойш 4 жил одоо яагаад Намнан Сүрэн гэж байгаад байсан бэ гэхээр улс орондоо ард түмнийхээ дотор бол ийм нэр хүндтэй хүнийг бол оролдож чадахгүйсэн. Яагаад тэгэхээр бусдыг одоо дургуутсуулах. Хоёрдугаар
Хятадын гэрээний дараа хятадууд шууд орж иж чадахгүй байсан нь нэг ийм нэр хүндтэй хүний нэг хүний нөлөө одоо ямар их байдаг вэ гэдгийг харж. Ингээ 19 онд Намнас сүрэн одоо хорлогдсны дараа сүүш үжааны зэрэг орж ирсэн шүү дээ. Та бүхэн одоо сайн мэднэ. Тэгэхээр Монгол төрийн одоо зүтгэлтний энэ төр улсаан бодох, алсын хараатай хандах, эх орноо эрхмэлдэг, ард олондоо хүндлэгдсэн ийм одоо хүн байх юм бол одоо яаж одоо харь орон ч гэсэн халдаж чаддгүй вэ гэдгийг бол өөрийн биеэр харуулж чадсан ийм одоо төрийн зүтгэлтний ийм шинжийг өөртөө агуулж ирсэн хөө. Дараагийнх нь бол даалам цэрэнжимд. Та бүхэн сайн мэднэ. Төрийн зүтгэлтний ийм шинжийн хувьд бол үнэхээр 20 дугаар зуунд зөвхөн миний хувьд түүхшийн хувьд бол би ахиж ийм хүн төрөөгүй гэж боддог. Даалам цэрэнжимд бол авилгад үл авдагч, эрдэм номтой, чин шудраг, хурц ширүүн үгтэй, эх орноо эрхэмд үздэг, дайчин, өөрийнхөө үзлийг хамгаалагч, хувийн эрх ашигыг умардагч, хянуур болгоомжтон ийм одоо хүн байсан. Даалам цэрэнжимд бол лам хүн, язгуур угсаагүй цорын ганц хүн байсан. Даалам цэрэнжимд их сонин үйл явдлуудыг хийж ирсэн. Нэгдүгээрт Монгол улсын баялагийг одоо сорж исэн Монголоор компани 6% концессийг 13% болгох гэж одоо бусад улс орнуудыг эгдүүцүүлж байсан. Дараа нь бол даалам цэрэнжимд маш хурц ширүүн шудраг үгтэй байсан. Одоо энэ Эрдэнэкагийн үүдэнд хөшөөнд босчод байгаа Крестовиц Монголыг одоо хятадд худалдахаар ирэхэд гэрээ байгуулах гэж байгаа даалам цэрэнжимд Английн хуулийг өөдөөс нь одоо ярьж Крестовиц одоо гэрээний хийхийг газар чулуудж ирсэн гэж. Тэгэж одоо нэртэй том дипломатыг мохоож исэн. Дээрээс нь бол даалам цэрэнжимд Намнан сүрэн хоёрыг жоохон зөрчилтэй байсан гэж ингэж зарим түүхч үздэг. Гэхдээ Намнан сүрэнгээс асуусан байдаг. Та даалам цэрэнжимдийг юу гэж үздэг вэ гэж. Даалам цэрэнжимдэд бол алдаа бий. Тэр алдаа нь бол дэндүү эх орноо боддог л гин байгаа гэж. Тэр чинь одоо өгөөж нэг ёсонд өөрөөр хэлбэл би нэг тэгж хамгаалж тэр Крестовиц хэлсэн байдаг. Бүх Монголын сайдууд дотроос тэр хүн бол эрч хүчтэй мэрэгэн ухаантай гэж. Бусад олон орны сэтгүүл янз бүрийн зүйлд байгалаас заяасан ухаантай. Тэнд ч худалдагдахгүй. Хувийн ашиг хонжоо хайдаггүй. Хүнд итгэдэггүй. Хянуур болгоомжтой. Нэр цэвэр үндсээ илүү бодогч хүн гэж. Даалам цэрэнжимдэд нэг удаа цагаан сараар Эрдэнэзүүгийн хувилгаан нэг бэлэг явуулсан байдаг. Тэгэхэд даалам бэлгийг одоо засгийн газарт өгөөд юуны учир энэ бэлгийг надад өгөв? Үүнийг үтэр түргийн шалгаж надад хариу өг гэсэн. Ингэж. Тэгээд дааламыг бол гадны одоо Монголыг одоо худалдах гэсэн янз бүрийн хүмүүс ирээд гар дээрээ ганц ч юм авдаггүй Монголын одоо эрхэм сайд гэж. Өөрөөр хэлбэл Монгол төрийг хамгийн эрхэмд үзэж байсан ийм хүн байсан юм аа. Тэгэхээр энэ хүн Намнан сүрэн шиг хүн, даалам цэрэнжимд шиг ийм одоо хүмүүс байсан учраас Монгол төрийн одоо нөгөө уламжлалт, төрийн зүтгэлтний чин шударга байх, эх орноо эрхэмлэх, хувийн эрх шиг үл умартаж, эх орныг эрхэмд бодож байсан ийм хүмүүсийг бол одоо 1911 онд тавьж байсан. Чингүн ханддаржийг бол бид мэднэ. Чингүн ханддаржийн хувьд бол хурцтайчин, эрэмгий, бие даасан бодлоготой төрийн зүтгэлтний хэв шинжийн хувьд ард олныг эрхэмлэн үздэг, тусгаар тогтнол газар шороогоо нэн чухал тооцдог,
түшмэл хүний ёс ёслолыг эрхмэлдэг ийм хүн байсан. Тэгэхээр түшмэл хүн гэдэг, төрийн түшмэл хүн гэдэг ямар байх ёстой вэ гэдгийг хүн өөртөө эрхэм болгох юм бол төр тусгаар тогтнол бол бат их байдгийм а гэдгийг одоо сонсогч та бүхэн бол сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ ёс ёслол өөрөө гинт гарч ирээгүй. Монголчуудын хувьд нэн эрт цаг үеэс олон үеийн турш боловсрч түшмэлэнч тэр ёс ёслолыг дагаж ард олонч тэр хүнээс энэ хэм хэмжээг шаардсаар ийм төлөвшлийн тэр хэмжээ критерийг бол тогтоож ирсэн байдаг. Тэгэхээр энэ тэр критерийн хэмжээ 20 дугаар зууны ихэнх үеийн Монголын улс төрчдөд одоо ийм байдлаар тусаж байсан юм а гэдгийг бол харуулах энд бол одоо ингэж ярьж байгаамаа. За мөн өөрөөр хэлбэл Чингү хаант орж бол Намн сүрэн цэрэн чимэд нар бол хамгийн нэгдүгээр эх орон, хоёрдугаарт ард олон гэж байна. Ард олон. Тэгээ ард олонны бол одоо эрхэмд чухал боддог юм. За дараагийн 20 дугаар зууны одоо Монголын төрийн зүтгэлтнүүдийн нэг томоохон хэв шинжийг илэрхийлэх хүн бол Локсмын Бодоо, ардын засгийн анхны ерөнхий сайд. За Бодоогийн хувьд бол түшмэл ёсны зарчимтай, боловсрал өндөр, эх оронч, хурцтайчин, өөрийнхөө үзэл бодлыг хэтэрхий туйлширч итгэдэг, хүнд итгэдэггүй ийм одоо хүн байсан. Тэгэхээр мэдээж хүн болгон бол өөгүй, алдаагүй биш. Рүүжийн хүмүүст ч тэр. Гэхдээ нэг л зарчим баг. Тэр хүн төрийн зүтгэлтний хувьд ямар хэм хэмжээг одоо өөртөө агуулж байх вэ гэдгийг мэддэг. Тэр нь эх оронч үзэл, эх орноо одоо боддгоор бол хэмжигдэж юм а гэдгийг эндээс харж болно. Ингээд Бодоо бол өөрийнхөө одоо үзэл бодолд маш их тууштай байсан учраас тухайн үеийн комментарийн зөвлөлтийн одоо Монголд нөлөө үзүүлж байсан засаг тэдний хатгаасаар бол жил гарны дараа одоо алагдсан, цаазлагдсан, 97 онд одоо цагаа тагдсан. Гэхдээ тэр хүн энэ Монгол төрийн зүтгэлтний баримтлах ёстой зарчмыг баримталж байсан учраас хизээ нэгэн цаг цагаадаж зөв байсан хүн гэдэг нь бол харагдаж байгаа. Тэр энэ бол бас нэг том жишээ. Өөрөөр хэлбэл шудраг, зарчимтай, төрийн ёс ёслолыг мэддэг, эх орноо эрхмэлдэг ийм хүн бол хизээ нэгэн цагт тухайн үедээ буруутж байсан ч хизээ нэгэн цагт бол ард олон түүнийг ойлгодог юм а гэдгийг харуулж чадсан юм байдаг юм а. За дараагийн хүн нь Монгол Улсын ерөнхий сайд Цэрэндэрж байна. За Цэрэндэрж бол төрийн зүтгэлтний хувьд бас өвөрмөц хэв шинж онцлогтой юм хүн. Түшмэл ёсыг эрхмэлэн баримтлагч, эрдэм боловсралтай, хашир томоо бүхий, улсаа эрхэмлэгч, төрийн албаны ариун туршлагатай, эрүү зөөлөн ийм одоо хүн байсан. Цэрэндэрж бол одоо их сонин одоо их бичгийн одоо чадвартай хүн байсан. Сонин одоо зүйлүүд байдаг тэний. Бие нүвдөөд тэгээд засгийн газраас хөрөнгө гаргаад зөвлөлт орс улсад эмчлүүлье гэж засгийн газар шийдсэн байдаг. Тэгэхэд бол Цэрэндэрж хэлсэн байдаг. Улс орон ядуу байна. Надад тийм зардал бүү гарга. Өгөхөн дөгсөн би улс орондоо бол тэгж одоо нэрмээс болмооргүй байна гэж
татгалзаж цааргалсаар байгаад одоо тэгээд 27 28 онд тааллуулсан мэт. Одоо бол би явмаар байна гэж гүүх байх гэж би боддог шүү дээ. Тэгээд тэр үеийн энэ ёс суртахуун тэр улсын одоо зүтгэлтний хэв шинж бол үнэхээр өөр одоо ёс зүйтэй байсан гэдгийг харж болно. Түүнийг нас урахт нь эмгэнлийн бичгт бичсэн байдаг. Хизээд Монгол үндэстний газар ус, ард түмэн, улсын эрх мэдэл, эдгээрийг алдахгүй цаг ямагт бодлохын оролдож явсан гэж. Жамсрангийн цэвэн гашуудлын үгэнд бас нэг гоё үгдсэн. Харийн дайсан уран үгэн урдаан бариад арга залиан ардаан үгрээд ирэхэд худалдагдахгүй булгаалагдахгүй хүн гэж тэмдэглэгдсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ үгнүүд ямар учиртай вэ гэхээр тухайн төрийн зүтгэлтний хэм хэмжээг үнэлж байгаа үнэлэмж. Тухайн төрийн зүтгэлтний баримталж байсан мөн чанарыг илэрхийлж одоо ингэж харж байсан юм аа гэдгийг одоо үгээр харуулж байгаа. За бэлчдийн гиндэн бол та бүхэн сайн мэднэ. Монгол улсын ерөнхий сайд. Тэрээр бол түүхэн зүтгэлтний хувьд бол бас өвөрмөц хэв шинжтэй, хурцтай ачин, боловсрал бага мэдээж одоо гиндэн боловсрал болох тийм цаг хугацаа байгаагүй. Аливаад хурдан дасан зохицох чадвартай, эх орондоо хайртай, өөрийн үзэл бодолтой үнэнч, түшмэл ёсны уламжлал харьцангуй бага ийм хүн байсан. За гиндэнгийн хувьд бол гинт одоо хөдөөнөөс анх тухаар хуралд ирээд тэгээд улсын баг хурлын дарга одоо болчихсон. Гэхдээ би бол гайхтгий. Тэр бол жирийн малчин хүн гэсэн үг шүү дээ. 10 жилийн дараа болоход гиндэн хизээч байгаагүй тийм туршлагатай том улс төрч болж чадсан. Тэгэхээр хүн яаж өөрийгөө боловсруулж, яаж энэ Монгол төрийн төлөө зүтгэж чадах вэ гэдгийг одоо тийм хурдан төрийн төлөө тэр хүн өөрөө босч ирж чадсан мэт. Сталинтай тулж чадж байсан хүн шүү дээ. Гиндэн Сталингийн аргыг барж ирсэн. Би Оросын архив яг тэр протоколыг үзэж байсан. Тэр удаагийн протокол дээр бол гиндэн Сталин Чингисийн гөлөг гэж хэлсэн мэт. Тэгэхээр тэр бол Йосип Сталин аргаа барж ирсэн. Тэгтэл нь одоо ницааж харьцаж чадчихсан хүн шүү дээ. Жирийн одоо малчин 10 жилийн дараа одоо Монголын төрд зүтгэх гээд. Тэгэхээр энэ тэрийг одоо гиндэн ингэж хүмүүжүүлсэн хүмүүс чинь тэр эргэн тойрон төрөүний одоо цэрэн дэржгаа шиг хүн, амрагваа шиг хүн. Энэ хүмүүс бол энэ хүнийг ингэж боловсруулж түшмэл ёсыг төрийн зүтгэлтэн хүний баримтлах тэр зарчмыг ойлгуулж чадсан. Тэгээ гиндэн бол үнэхээр эх орондоо хайртай. Мэдээж яагаад би түшмэл ёсны уламжлал баг гэхээр энэ үед бол шинэ үзэл санаа Монголын төрд ноёлж исэн, гарч ирсэн. Баруунтан зүүнтэн тэгээ одоо коммунист үзэл санаа. Ийм учраас одоо хуучин уламжлалын асуудлаас илүү шинэ одоо түшмэл, шинэ цагийн түшмэлийн хэн үеийн одоо нэг үүд болж байсан юм а гэдгийг одоо бид хүн харж болно. Мөн тэрээр 20 дугаар зууны Монголын тусгаар тогтнолын хөлөө амиа өгсөн. Яг түүний одоо улсын баг хурлын дарга болсон 11 сарын 26-нд буюу 37 оны 11 сарын 26-ны өдөр цаазалсан байдаг. Маш хурдан одоо аливаа зүйлд бол тасан зогсож чаддаг ийм хүн байсан. Дайчин
үзэл бодолтой үнэнч одоо та бидний сайн мэдэх баяжигтун гэсэн одоо лозунг бол анх тавьж исэн хүн шүү дээ. Дараагийн хүн нь Орлогийн Чав болсон. Бас 20 дугаар зууны ихэнх хагасын өвөрмөц улс төрийн зүтгэлтний нэг. Монгол төрийн зүтгэлтний хэв шинжийнхээ хувьд бол Эрдэнэ боловсралтай Чав болсон бол бүр 10 хэдэн онд эрхүүд сурж исэн ийм хүн. Хянуур нэгт эх орондоо хайртай, өөрийн үзэл бодолтой, шинэ үеийн түшмлийн дэгж ёсоор хүмүүжигч, хардамтай, үл итгэгч ийм хүн байсан. Энэ бол мэдээж тухайн цаг үеийн одоо нөхцөл байдал бас хов хүний характер одоо шинжтэй ийм байдалтай байсан. Гэтэ Чав болсонгийн хувьд бол хүмүүс янз бүрээр ярьдгийг. Чав болсон гэхлээр хэлмэгдүүлж гэж. Хэлмэгдүүлэлтийн онцгой хөмсөг толгойсон нь үнэн. Гэхдээ Монголын хэлмэгдүүлэлт бол цэвэр гадаад хүчин зүйлтэй. Чав болсонгийн дэргэдээс чинь 1937 оноос 51 онд нас барах хүртэл нь бол яг дэргэдээс нь салаагүй Иванов гэж хүн байсан шүү дээ. Оросын одоо төлөөлөгч. Яг өрөөнийх нь ард суудаг. Тэгэхээр одоо ямар байх вэ? Чав болсон бол 1940-од он хүртэл бол энэ хэлмэгдүүлэлтийн асуудал бас онцгой идэв хилж оролцсон. Тэгэхээр 40-од оноос хойш бол улс орны хөгжил, Монгол улсын тусгаар тогтнол, нэгдсэн Монгол улсыг байгуулах ийм явдлын төлөө бол үнэхээр тууштай зүтгэсэн. Чав болсон байгаагүй бол Монгол улс үлдэхэд их адармаатай. Яагаад гэвэл энэ бүх протоколыг уншсан хүний хувьд бол би мэдж байна. Чав болсон 1945 онд Сталинаар Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлж Яалтын гэрээгээр Монгол улсын ерөнхий сайдын хувьд хүлээж авахуулаад 45 оны 7 сард 45 оны 10 сарын 20-нд тусгаар тогтнолын санал хураалтыг зөвшөөрүүлээд энэ цагаас хойш бол Сталинтай уулзав. Тэр битгийл Сталин төрсөн өдөрт очоогүй. Тэр бол Монгол улс Чавсанд нэн эрхэм байсан юм аа. Тэр бол төрийн зүтгэлтнийхээ хувьд ийм одоо өөрийн гэсэн үзэл санаатай хүн байсан юм аа гэдгийг одоо хэлж болно. Ингээд эцэст нь бол Монгол төрийн амин сүнс тулгуур багнуулсан төрийн зүтгэлтнүүдийн өөрийн онцлог хэв шинжүүдийг нэгтгэж үзвэл 20 дугаар зууны ихэнх үеийн төрийн түшмэл ёсны үеийн үе тавигдж ирсэн шаардлагыг 20 дугаар зууны ихэнх хагас бол үндсэндээ сайтар баримталж байсан. Өөрөөр хэлбэл Монгол төрийн түшмэл ёсны дэг журмыг зарчмыг бол монголчууд Монгол төрийн зүтгэлтнүүд бол их бага хэмжээгээр ямар ч байсан бүгдээрээ ёсчлон одоо баримтлаж чадж байсан гэж. Удаад нь бол 20 дугаар зууны ихэнх хагасын Монголын төрийн тусгай тогтнолын зүтгэлтнүүдийн өөрийн төрийн зүтгэлтний хэв шинжийг агуулж түүний мөн чанарыг нь бол сайтар нэгтлэж харах хэрэгтэй гэдгийг одоо эндээс харж байна. Өөрөөр хэлбэл ганцхан жишээ хэлэхэд анхны долоо бол яг доллуула бие биенийхэн өвөрмөц шинжийг нөхсөн байдаг. Сүхбаатар цэргийн ёсыг өндөрт эрхмэлдэг бол бодоо бичгийн ёсыг эрхмэлдэг, данзан эдийн засгийн ингээд одоо бие биенийхэн
нөхөж энэ бол одоо өөр өөрийн тэр төрийн зүтгэлтнүүд өөр өөрийнхөө одоо онцлог хэв шинжүүдийг бие бинийгээ нөхөж чадж байсан гэдгийг харуулж. Дараа нь 20 дугаар зууны ихэнх хагас дахь тусгаар тогтнолын төлөөх үр дүн нь уламжлалт төрийн зүтгэлтний төшмөлийн ёс, шинжлэлийн нөхцөл төрийн зүтгэлтний хэв маягтай зөрчилдөх, зарим үед сүлэлдэх байдалтай бол оршиж байсан. Энэ нь бол түрүүний миний хэлсэн гендэн чаа болсон зэрэг хүмүүс өмнөх нөгөө цэрэндөрж бодоо зэрэг хүмүүстэй зөрчилдөж байсан нь бол энэ төшмөл ёсны хэв маяг чинь хоёр өөр цаг үеийн одоо зүйл харшилдаж эхэлж байгаа. Гэхдээ энэ нь бол нөгөө өөр хоорондын гишин залуугийн зөрчил, баруун зүүнтний зөрчил болж байсан боловч бас зарим тохиолдолд бол хоорондоо нэгдэж нийлж байсан ийм зүйл. Хамгийн эцэст нь 20 дугаар зууны ихэнх хагасын Монголын төрийн зүтгэлтнүүдийн нэгдмэл нэгэн хэв шинж нь эх орондоо ард олондоо хайртай. Түүний төлөө хувийн эрх ашгийг умартаж байсны үр дүнд тусгаар тогтнож чадсан. Бөгөөд энэ үеийн төрийн зүтгэлтний хамгийн эрхэм зүйл нь тусгаар тогтнол байсан. Өөрөөр хэлбэл төр зүтгэж байгаа хүний хамгийн эрхэм зүйл нь 20 дугаар зууны ихэнх үед тусгаар тогтнол байсан учраас монголчууд 11 онд эхлүүлсэн тусгаар тогтнол 45 онд биелэл болсон баг. Ийм удаа болсон. Хэрвээ энэ хэв шинжээр нэгдэж чадаагүй байсан бол монголчууд хизээч тусгаар тогтнож чадсан. Тэгэхээр Монгол төрийн одоо зүтгэлтнүүд хэдийгээр өөр өөрийн өвөрмөц шинж чанартай, онцлогтой, зан чанартай байсан боловч нэг л зүйл дээр одоо нэгдэж байсан юм а гэдэг нь бол хожмын өнөөгийн одоо бидний оршин байгаа гол үндэс болж чадсан юм а. Тэгэхээр одоо бидний ирээдүйч гэсэн тусгаар тогтнолоо хамгаалах үстэй. Тэгэхээр энэ үндсийг бол эрхэмлэн барьж төр зүтгэж байгаа эрхэм хүмүүс төрийн одоо төшмөл ёсыг сахиж төрийн төшмөл ёсонд баримталдаг зарчмыг эрхэмлэж явахын одоо гол үндэс нь бол тусгаар тогтнол юм байдгийг юм байна гэдгийг энэ 20 дугаар зууны ихэнх үеэс харж болно. Ингээ анхаарал тавьсан баярлалаа.